За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Өнөөдрийн бидний үзэх хичээл бол лекцийн сэдэв бол бие хүний чиг хандлага. За бид бүхэн бүгдээрээ мэдж байгаа сэтгцийг бол тодорхой үзэгдлүүдэд хуваан авч үздэг. Сэтгцийн шинж, байдал, бүрдэл буюу боловсрол. За сэтгцийн процесс үйл явц гэж ангилдаг мэдж байгаа. Ерөнхийдөө сэтгцийн хүнд төр доктортой хадгалагддаг сэтгцийн шинжийг бол темперамент, зан төлөв, аюулс бэлэг ба чиг хандлага ийм зүйлсийг оруулж тооцдог. За эдгээрээс бид нар өнөөдөр бие хүний чиг хандлагын талаар ярилцах болно. За бие хүний чиг хандлага гэдэг бол хүний амьдрал, нийгэм, үйл ажиллагаанд хандах хандлага, бие авч яваа байдал зэрэг бие хүний зан үйл, үйлдэлийн гол зохицуулагч болсон сэтгцийн шинжийг гэж. За бие хүний чиг хандлагад түүний хэрэгцээ, сэтэл, ертөнцийг үзэх үзэл, тогтсон хандлага, за амьдралын болон үйл ажиллагааны зорилгыг бол хамааруулж үздэг. За эдгээрээс тухайн хүний хэрэгцээ, ямар хэрэгцээ байна, эндээс үүдээ тухайн хүнд ямар сэтэл бий болж байна, ертөнцийг үзэх үзэл нь ямар байна, за тэгээ ямар зорилготой байна гэдгээс хамаараад тухайн хүний бие хүний чиг хандлага буюу направленус гэдэг чиг хандлага бол бүрднэ гэж ингэж үзэж байна. За эдгээрийг тус бүрд нь аваад үзье. За бие хүний хэрэгцээ гэдэг бол бие хүн ямарваа нэгэн зүйлээр дутагдах, гачигдах тэр явдлыг бол хэлж байгаа. Мэдээж хүний хэрэгцээ бол амьтныхаас ялгаатай, нийгмийн шинж чанартай, ямар нэгэн хэмжээгээр доктортой гих мэтлэнгийн бас ялгаатай. За тэрнээс гадна бол бас цаг ямагт өөрчлөгдөж, олширч хүний нийгэм хөгжихийн хэрэг шин хэрэгцээнүүд бий болж байдаг юм онцлогтой байна. За мэдээж нийгэм хөгжихийн хэрээр бол шинэ хэрэгцээг бий болгодог. Магадгүй гар утас ч гэдэг юм уу, тийм ээ. Сошиал хэрэглээч гэдэг юм уу, интернет орчин ч гэдэг юм. Энэ бол нийгэм хөгжихийн хэрээр өөртөө бий болгоод явж байгаа юм хэрэгцээ юм. Магадгүй ирээдүйд ямар шинэ технологиуд бий болж, ямар хэрэгцээ хүнд бий болохыг бол бас таашгүй ийм хурдтай шинжилгээ хөгждөг болсон байна. За хэрэгцээ бол бас тодорхой хэмжээний онцлогуудтай хүний. За хүмүүсийн эзэмших гэж хэрэгцээ маань нэгдүгээрт хүмүүсийн эзэмших гэж ирмэлцсэн тодорхой юмс үзэгдэл юм уу? Тодорхой үйл ажиллагаатай бол холбоотой байдаг. За хоёрдугаарт нь тодорхой тухайн хэрэгцээ маань хүн тодорхой сэтгэлийн хөдөлгөөнийг бас бий болгож байдаг юм онцлогтой байдаг. За гуравдугаарт нь бол хэрэгцээг хангах, замыг ирж хайхад чиглүүлэх тодорхой хэмжээний ухаарал. За тэдгээртэй холбогдсон сэтгэлийн хөдөлгөөн, зориг, төвчээрийн байдал бол бас байдаг. За мөн хэрэгцээ маань заримдаа хангагдсан үед бол бас тодорхой хугацаа, тодорхой байдлаар тухайн хэрэгцээ нь байхгүй болох тийм ээ. Ийм байдлууд бол байдаг. За 5 дугаарт нь бол давтан усах хэрэгцээ нь түүний их үүсвэр байсан гачигдал дахин сэргэх үед бол дахин хэрэгцээ үүсч болдог. Ийм онцлогтой байна. За хүний хэрэгцээ бол олон янз байдаг. Тэдгээрийг эрдэмтэн судлаачид олон янзаар ангилсан байна. За ерөнхийдөө материалын ба оюун санааны хэрэгцээ гэж. Ерөнхийд бас хоёр ангилж болно. Материалын гэдэг нь хүнд хэрэгцээтэй сунар, хоол хүнс, байр гэх мэт зүйлтэй
За оюун санааны гэдэг маань хүний нийгмийн харилцааны урлаг уран сайхны нийгмийн нөхцөл бий болж байгаа юм хэрэгцээнүүдийг хамруулдаг. За хэрэгцээг судалсан эрдэмтдийн нэг бол Мюррей гэдэг эрдэмтэн байгаа. За Мюррей бол хэрэгцээг анхдагч ба хоёрдогч гэж ангилсан байна. За анхдагч хэрэгцээнд хооллох, унтарч амрах гэх мэт төрөлхийн биологийн шаардлагатай зүйлсийг оруулсан бол хоёрдогч хэрэгцээнд хайр, хүндлэл, харилцаа, урлаг, уран сайхан зэрэг нийгмийн шинжтэй зүйлсийг оруулж авч үзсэн. За тэгээд Мюррей бол хэрэгцээний олон ангиллыг практик судалгаагаар гаргасан байна. Хүн амжилтын хэрэгцээ хүнд байна. За магадгүй зарим хүнд бол даамгайлах, дүрмгийлэх ийм хэрэгцээ байх нь. Сэтгэлийн хөдөлгөөнөөс үүдэлтэй хэрэгцээ байдаг. За хамгаалах, эсрэг үйлдэлийн, нэр хүндийн, ноёлох, өөрийгөө илэрхийлэх, орто зүйлээс зайлсхийх, аливаа зүйлсээс зайлсхийх, халамжлах гэх мэтлэнгийн олон хэрэгцээ байж болох юм аа гэж ингэж гаргасан байна. За хэрэгцээг тодорхойлсон бас нэг судлаач бол Америкийн сэтгэл зүйч Абрахам Маслоу байна. Маслоугийн хэрэгцээний онол гэж бас алдарсан ийм онол байна. За Маслоу бол хүний хэрэгцээг 5 ийм шатлалт хуваасан байгаа. За тэгээд хамгийн доод пирамид хэлбэрээр авч үзээд хамгийн доор биологи физиологийн хэрэгцээ байдаг. За энэ хэрэгцээ тодорхой хэмжээр хангах дараагийн түвшний хэрэгцээнүүд хүнд бий болдог гэж ингэж тайлбарласан байна. За тухайлбал хүнд идэж уух, унтаж амрах, дулаан сунар байх гэх мэтлэнгийн физиологийн хэрэгцээ хамгийн түрүүнд бий болдог. За энэ хэрэгцээ тодорхой хэмжээгээр хангагдсны дараа аюулгүй байдлын хэрэгцээ бий болдог. Аюулгүй байдлын хэрэгцээ тодорхой хэмжээгээр хангагдсны дараа бол бусдад хамтрах, бусдыг хайрлах, өөрөө хайрлуулах зэрэг хэрэгцээ хүнд бий болдог. За энэ хэрэгцээ тодорхой хэмжээгээр хангагдсны дараа бол бусдыг хүндлүүлэх зэрэг хэрэгцээ бий болдог гэж ингэж үзсэн байна. За ингээд эцэст нь бол хүн тодорхой хэмжээний хэрэгцээ хангагдаад ирэхээр хүн өөрийгөө нээж идэвхжүүлдэг гэж ингэж тодорхойлсон байна. За дараагийн бие хүний чин хандлагын нэг үндсэн бүрдэл бол бие хүний сэдлийн тухай асуудал байгаа. За бие хүний сэдэл гэдэг бол мотивац гэж нэрлэдэг тийм ээ. Хэрэгцээтэй холбоотойгоор тодорхой үйл ажиллагаанд өдөөн оруулдаг дотоод хүчин зүйл юм аа гэж сэтгэл судлалын ухаан тодорхойлдог. Хүн ямарваа нэгэн үйл ажиллагаа, үйлдэл хийж ийна гэдэг бол ямарваа нэгэн сэдэлтэй, мотивацтай холбоотой гэж ингэж тайлбарладаг. За сэдлийг бас олон янзаар ангилсан судлаачдын ангиллууд байна. Ерөнхийдөө бол бие хүний сэдлийг гадаад ба дотоод, хумсралгдсан ба хумсралгадаагүй гэж ангилахад ерөнхийдөө түгээмэл ангил байна. За муу сэдлийг биологийн буюу доод сэдэл, дээд буюу нийгмийн сэдэл гэж бас орсон эрдэмтэд англи хуваах ийм англи байна. За биологийн сэдлүүд нь хүний физиологийн ууж идэх, амрах зэрэг хэрэгцээг тусгадаг болов нийгмийн сэдлүүд нь бие хүний сонирхол, үнд зүйл, итгэл, үншил зэрэг нийгмийн ач холбогдол зүйлсүүдийг багтааж үзнэ гэж ингэж тайлбарлаж байна. За бие хүний бодол, санаа, хүсэл, эрмэлзэл зэрэгээс үүсэж байгаа сэдлийг дотоод сэдэл,
Гадаад орчны хүчин зүйлүүдээс хамааран хүнийг идэвхжүүлж байгаа сэтлийг бол гадаад сэтэл гэж ингэж бол нэрлэдэг. Ухамсарлагдсан болон ухамсарлагдаагүй сэдлийн хувьд бол за энэ зүйлийг зайлшгүй хийх шаардлагатай шүү. Энэ зүйлийг одоо би хийх ёстой шүү гэдэг. Ингээд тухайн зүйлийг хийж байгаа бол энэ бол ухамсарлагдсан. Ухамсарлагдаагүй сэдлийн хувьд бол өөрөө ч одоо төдийлөн бас тэрийг мэдхгүй тийм ээ. Илүү их одоо хүүхэд насны дурсамжтай холбоотой ийгддэг зүйлсийг бол ухамсарлагдаагүй сэдэл гэж ингэж тайлбарлаж байна. За жишээлбэл бид нар ухамсарлагдаагүй сэдлийг ойлгохын тулд Брэди онол ч юм уу, Эриксоны онолыг ч юм уу бас уншиж судлах юм шаардлагатай. За Брэд бол жишээлбэл бага наснд тодорхой одоо хүүхдэд бий болж байгаа тэр хүмүүсийн харилцаа, дурсамж зэрэгээс хамаарат хүний одоо ирээдүйд ямар зан авиртай тийм ээ ямар онцлогтой хүн болох вэ гэдэг бол суур тавигддаг гэж ингэж тайлбарлаж байна. Бид бүхэн бас мэднэ одоо давтаа магадгүй дуулдаг хүчрхийлэлт өсөх хүүхд бол том болоод хүчрхийлэгч болдоо гэж ингэж сонсч байсан баг. За энэ бол тэр ухамсарлагдаагүй сэдэлтэй холбоотой тайлбарлагддаг. Хүн бол одоо мэдээж болохгүй гэдгийг мэддэг боловч тэрийг одоо хийгээд байдаг юм талууд байдаг тийм ээ. За дотоод болон гадаад сэдэлд юу орох вэ гэхээр ерөнхийдөө дотоод сэдэл бол хүний тэр өөрийнх нь бие даасан байдал тийм ээ. Өөрийнх нь тэр одоо хүсэл бодол, ирмэлзэл, сонирхол, юмыг одоо эзэмших, сурах, чадах гэсэн тэр ирмэлзэл дотоод зүйлтэй холбоотой. Гадаад сэдэл гэдэг нь тодорхой гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр хүнд бий болж байгаа тэр сэдлүүдийг хэлнэ. Жишээлбэл одоо алтаа гаргахаас айж юм тийм ээ. Тодорхой айцуд байна. Эсвэл одоо урамшуул. Хүүхдийг багаас нь магадгүй өөрт нь итгэл үнэмшил, зориг бий болохгүйгээр тодорхой зүйлээр ингээд урамшуулад ингээд байх юм бол хүүхэд илүү их урамшуулыг шаарддаг ийм хүн болж хувирдаг. За жишээлбэл одоо цэцэрлэгт нь хөргөж өгтөн заавал ээж аав нь одоо чихэр авч өгдөг бол маргааш нь дахиад чихэрнийх нь нөгөөдөд дахиад урамшуул шаардна тийм ээ. Ийм онцлогтой болдог ийм сэдлийн төрөл байна. За бие хүний чиг хандлагын дараагийн бодол бол ертөнцийг үзэх үзэл гэдэг зүйл байгаа. Бие хүний ухамсарт нь амьдралын тодорхой зорилго, сонирхол хандлага, байр суурь байдлаар хадгалагдсан дотоод баялаг ба нийгэм хүмүүсийн харилцаа, байгальд хандах үзэл бодол, итгэл үнэмшлийн тогтож бий болсон систем гэж. Ерөнхийдөө хүүхдэд бий болж байгаа тэр одоо үзэл хандлагын тогтолцоог л одоо ертөнцийг үзэх үзэл гэж. Мэдээж хүн болгон ертөнцийг үзэх үзлээрээ өөр байдаг. Магадгүй тухайн хүүхдийн цэцэрлэг бага анги зэрэг одоо боловсролын тодорхой одоо орчинд хүүхэд насндаа ертөнцийг үзэх үзэл нь гэр бүлийн одоо орчин тийм эдгээрээс хамаарат ертөнцийг үзэл нь болов бүрэлдэхүүн тогтдог байна. За бие хүний тогтсон хандлага гэдэг нь бол аливаа нэгэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эсвэл одоо зогсоох дотоод бэлэн байдлыг хэлж байгаа. Тодорхой одоо хүнд тогтоод төлөвшсөн ийм зүйлийг хэлж байна. За бие хүний чиг хандлагын бүрдэлд ордог гол зүйл бол зорилгын тухай байгаа. Ерөнхийдөө амьдралын болон үйл ажиллагааны зорилго гэж бас сэтгэл судлалын шинжилгээ ухаанд бас ангилж авч үзжээ. Зорилгын талаар за Перлс зэрэг олон сэтгэл зүйч зорилгын одоо ач холбогдлын талаар бол авч үзэж зорилгоор хүнийг одоо хэрхэн яаж засч өөрчилж болох уу зэрэг одоо логотерапи ч гэдэг юм тийм ээ. Ийм сэтгэл заслын одоо арга зүйнүүдийг бол санал болгосон байна. За амьдралын зорилго ерөнхийдөө том баахан зорилго гэж үзэж болох юм. Бие хүнд ихээхэн ач холбогдол бүхий юмс үзэгдэл өөрөг зорилт объект бөгөөд түүнд хүрэх баяр эзэмших нь түүний амьдрал үйл ажиллагааны одоо гол утга учир байдаг том. Мөн хүнд бол үйл ажиллагааны зорилго бол байна.
За бие хүний хэрэгцээг хангах үйл ажиллагааны эцсийн үр дүн байдлаар харж үздэг. За хүнд одоо тоглох, сурах, хөдөлмөрлөх гэдэг үйл ажиллагаанууд байна. Хичээл үзээд одоо ийм үр дүнд хүрнэ гэдэг ч юм уу, энэ бол үйл ажиллагааны зорилгыг авч үзэж байгаамаа. За сүүлийн үеийн боловсролын сэтгэл судлал бол сэтгэл зүйчид бол энэ зорилгын талаар их олон төрлийн судалгаанууд бол хийгдсэн байна. За ерөнхийдөө хүн бол амтнаас зорилго дэвшүүлэх чадвараараа ялгагддаг гэж бол бас тодорхойлж болох юм. Зорилго дэвшүүлэх нь хүний чухал чадрын нэгд бол орчин үед бол тооцогдчихжээ. Одоо бүтээмжтэй, чадвартай хүн байхын тулд зорилго дэвшүүлж сурах. Ийм зүйл яригдж байна. Зорилго дэвшүүлж чаддаг, түүнийг хэрэгжүүлж чаддаг хүн амжилт гаргадаг юм байна. Энэ талаар барууны тодорхой одоо судлаачид олон төрлийн судалгаа хийж баталсан байна. Ерөнхийдөө зорилго дэвшүүлснээр бол зорилгодоо хүрснээр хүнд сэтгэл ханамж бий болдог. Сэтгэл ханамж нь хүнд ад жаргалыг бий болгодог. Тэгэхээр зорилго дэвшүүл сургана гэдэг бол их чухал зүйл ээ гэж ингэж үзэж болох юм. За хүн бол зорилгодоо хүрэх тусмаа өөртөө итгэх итгэл, өөрөөрөө бахархах сэтгэл зүй төлөвшөж яадаг байна. Мэдээж зорилгыг хүүхдийг бага наснаас нь бол зорилго дэвшүүлж, тэрүүндээ хүрж ингэж хэвших нь бол чухлаа гэж одоо судлаачид бодож байгаа. Мэдээж насныхаа онцлог тохирсон тодорхой хэмжээний зорилго дэвшүүлдэг, за түүндээ хүрч чаддаг. Гэснээрээ хүнд одоо сэтгэл ханамж бий болдог, аз жаргал бий болдог. Ийм зүйлээ гэж үзэж байна. За байгууллагын сэтгэл зүйчид бол хүний бүтээмжийг нэмэгдүүлэхний гол хүчин зүйл бол зорилго дэвшүүлэх байдлаа гэж ингэж бас одоо үзэж байна. За тэгэхээр мэдээж зорилго хэрхэн дэвшүүлэх ёстой вэ гэдэг ийм асуудал бол гарч ирнэ. За нэгдүгээрт бол зорилго тодорхой, ойлгомжтой, хэмжигдэхүйц байх хэрэгтэй. Маш тодорхой, ойлгомжтой. Тухайн зорилгод яаж хүрэхээ, ямар арга замаар хүрэхээ, ямар төвшөнд хүрсэн байхыг одоо зорилготой хүрсэн үр дүн гэж тооцохыг гэдэг чинь энэ нь маш ойлгомжтой, хэмжиж болох гэсэн. Ингэж зорилго бол амжилттай. За дараагийн нэг зүйл бол зорилго бол өөрөө хичээл зүтгэж шаарддаг. Хүнээс одоо тодорхой хэмжээний чармаалж шаардсан тийм ээ. Ийм байж бол одоо үр дүнтэй гэж ингэж үзэж байгаа. За чи одоо хичээлд амжилт гаргахын тулд тодорхой хэмжээний одоо зүйлд биеэд ажиллах хэрэгтэй шүү ч гэдэг юм тийм ээ энэ талаас. За дараагийн нэг зүйл бол зорилго хэтэрхий абстракт буюу хийсвэр байж болох чи ингэж үздэг. За жишээлбэл хамгийн сайнаар нь хийгээд хамгийн өндөр үр дүнд хүрээрэй ч гэдэг юм уу тийм ээ. Энэ бол өөрөө хэмжигдэхгүй юм хийсвэр. Хамгийн сайн сураараа ч гэдэг юм тийм. Энэ хамгийн сайн хамгийн одоо өндөр гэдэг нь хүн бүрт өөр байдаг тийм. Сайн зүйл гэдэг ойлголт маань өөр. Ийм учраас яг бодитоо хэмжигдэхүй талаас нь зорилго байх ёстой гэж ингэж үздэг. За олон зорилготой хүрвэл ямар үр дүнд хүрэх вэ? Ямар сайхан зүйлд хүрэх вэ гэдгийг хүүхдэд багаас нь ойлгуулах хэрэгтэй гэж ингэж үздэг. За магадгүй чи одоо дүүдээ туслаад чи хичээл хийхэд нь туслаад тийм ээ даалгаврын сайн хийх юм бол дүүчин том болоод маш мундаг хүн болно шүү дээ. Тийм ээ. Ямар үр дүн гарах вэ? Энэ үйлдэлийг хийснээр энэ зорилготой хүрснээр бид нар ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За боловсролын систем багш нар бол багаас нь эхлээд хүүхдийг тодорхой зорилго төшөөлж энийг хийснээр би яг ямар дүнд хүрэх. Чи энэ тоог заавал бодох ёстой шүү гэхээс илүү энийг бодвол ямар үр дүн гарах вэ? Ямар зорилго биелүүлэх вэ гэдгийг сайн ойлгуулах нь чухлаа гэж ингэж үзэж байна. За зорилгоо биелүүлэх явцад ямар бэрхшээлүүд гарч болохыг сайн тооцож ингэж сурах хэрэгтэй. Дээж
одоо бэрхшээлүүд байна. Хүүхдийг багаас нь зорилготой хүрэхэд учрах бэрхшээлүүдийг ойлгож түүнийгээ тооцож сурах юм бол цаашдаа зорилго хүрэхийн тулд тодорхой бэрхшээлүүдийг одоо тооцож сурдаг байна. За жишээлбэл одоо хүүхдэд дагуулад уулын орой дээр гарч болно шүү дээ, тийм ээ. За өнөөдөр бидний зорилго бол уулын орой дээр гарна шүү. Ямар бэрхшээлүүд гарч болох вэ гэдгийг одоо ярилцаад, тийм ээ. Мэдээж хөл өвдөн уулын оройд авирахад энэ бол одоо байнга өвдөх зүйл биш юм аа. Ингээд уулын оройд баснаар ингэж өвдөх зүйл бол манднаа гэдэг ойлгож байна. За мэдээж одоо ам цангах учраас бүгдээрээ ус авч явнаа. Ингээд ямар бэрхшээлүүд учирч болох вэ гэдгийг бас ойлгох хэрэгтэй гэж ингэж үздэг. За та бүхэн лекцийн сэдвээ дараах ном зохиолуудаас дэлгэрүүлэн судлаарай. За та бүхэндээ амжилт хүсье.